Өнөөдөр төрийн ордны нутгийн удирдлагын танхимд Япон Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж ойн чиглэлээр суралцж байгаа оюутнуудын төлөөлөлтөд Монгол Улсын ерөнхийлөгчийн байгаль орчин ногоо хөгжлийн зөвлөх уулзлаа. Япон Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр нь 10 жилийн турш үргэлжилнэ. Нийт 5 сая гаруй Америк долларын буцалтгүй санхүүжилттэй. Хөтөлбөрийн хүрээнд ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод хүнсний хангамж аюулгүй байдал, эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд шаардлагатай боловсон хүчнийг бол бэлтгэнэ. Оюун инженерийн хүрээлэн буй орчин чиглэлээр суралцж байгаа оюутнуудын төлөөлөлтөд уулзаж тэрбум мод үндэсний хэрэгжилт болон оюун салбарын талаар мэдээлэл зөвлөгөө өглөө. Хоёрдугаар дамжааны оюутнууд ерөнхий мэдлэгийн суралцж эрхчлээсээ мэргэжлийнхаа дагуу дадлага хийх юм байна. Манай ээж маань модтой их хоёр хүн байдаг. Манай би ч өөр хангай аймгийн баруун байрлалаас юм баггүй. Тэр суманд маань за 20 жилийн өмнө 5 6 онд дэвшиг гэлээ. Нэг юм загийг үрээр тарих юм төсөл хэрэгжээд за тэр нүүбийн тийм төсөл байсан гэсэн. Тэнд манай ээж гар би өөрөө оролцож явж исэн. Тийм болохоор энэ бол манай ээж модтой маш хоёр хүн. Тэгээ ээжигээ даган дуурайж ийм мэрэгчлээ сонгосон гэж хэлж байна. Тэгэхэд бол манай сум чинь ерөнхийдөө бол говийн сум. За тэгээд энэ утгаараа говийн Улаанбаатар улаавтар тэгээ бор хөрснүүд их зөнхөлсөн байдаг учраас энэ бол загийн ургах таатай нөхцөл нь энэ хөрсөйдөг. Энэ бол ургах боломж маш сайн байна. Нэгдүгээр гэх юм бол би маш зөв мэрэгчлээ сонгосон юм байна гэж бодож байна. Хоёртын тэтгэлэгтээ мэдээж тэнцэнтэй маш их баяртай байгаа. Би болохоор Монгол Улсын сургуулийн хүрээлэн буй орчин судлалын мэрэгчлээ сурдаг. За яагаад суралцсан бэ гэвэл Монгол улсад ер нь бол одоо оюун салбарт маш их хэрэгтэй одоо ирээдүйд оюун салбарын мэрэгжил хамгийн хэрэгтэй болсон болохоор энэ мэрэгжлийг сонгож судалж байгаа. Тэгээ дээрээс нь Монгол орон одоо байгаль тэгээ дээрээс нь экосистем гэх мэтчлийн юмнуудыг одоо маш сайн оролцуулах болохоор ер нь бол энэ мэрэгчлэрийнхэн бол ирээдүйд болон хойч үедээ бас хэрэгтэй болов гэж байна. Тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын их сургуулийн хүрээлэн буй орчин оюун судлал экологи, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг зөв, нийтийн эрүүл мэнд, хоол зүй, хөдөө аж ахуйн их сургуулийн мал аж ахуй, агроном, ургамал хамгаалал, шинжилгээ ухааны технологи их сургуулийн хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж аюулгүй байдал, хоол зүй, биотехнологи, микробиологи, инженерчлэл гэсэн мэргэжлэр суралцж байгаа оюутнууд хамрагдаж байгаа. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд орон нутгатаа иргэн ажиллах хүсэлтэд хөтөлбөрт хамрагдсан юм а.